Улсын их хурлын сонгуулийн 49-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Дулам Сүрэнгийн оюун хорлын нэрийг татсан гэх утгатай худал мессежийг сонгуулийн саналын дунд хууль бусаар нөлөөлөх иргэд сонгогчдын санал өгөх ажиллагааг санаатаагаар бодлоонтуулах зорилгоор 99 тэг гэх 7 оронтой дугаараас иргэд сонгогчдод илгээсэн байна. Энэхүү мессеж хууль бус үйлдэл гэдгийг аль биесээр мэдэгдэж байна. Улсын их хурлын сонгуулийн 49-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Дулам Сүрэнгийн оюун хорлын мөнгө тараасан үйлдэлийг цагдаа болон шүүх тогтоож шийдвэрээ гаргасан байна гэсэн худал мэдээг мессежээр ирүүлсээр байна. Мөн ард иргэдийн дунд нэр дэвшигч оюун хорлыг нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан гэх худал цуурхыг тарааж байна. Нэр дэвшигчтэй оюун хорл нь иргэдэд мөнгө ил зүйл тараагаагүй бөгөөд шүүх цагдаагийн ямар ч шийдвэр гараагүй болохыг мэдэгдэж байна. Дээрх хууль бус ажиллагаатай холбоотойгоор нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас 2016 оны 6 сарын 28-ны өдөр сонгуулийн ерөнхийлөгөөс гаргасан тайлбар хүссэн албан бичиг явуулсан билээ. Сонгуулийн ерөнхий орооноос ирүүлсэн 2016 оны 6 сарын 28-ны өдрийн 432 тоот албан бичигт нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасаагүй гэдгийг аль биесээр мэдэгдсэн болно. Иймд сонгуулийн ерөнхий орооноос Монгол Ардын намаас нэр дэвшигч Дулам Сүрэнгийн оюун хорлыг улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасаагүй болохыг олон нийтэд шуурхай мэдээлж, иргэдийн сонгох хэрэгээ хэрэгжүүлэхэд хууль бусаар нөлөөлж байгаа үүдлийг дасан зогсоох, улмаар тус тойрогдох сонгуулийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу шударгаар явуулах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Дээрх хууль бус үйлдлийн талаар хууль хяналтын байгууллагад хандсан болно. Монгол Ардын намын сонгуулийн төв штаб гэсэн мэдэгдэл байна. Ийм сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Ардын намаас нэр дэвшигч Дулам Сүрэнгийн оюун хорлыг улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасаагүй болохыг олон нийтэд шуурхай мэдээлж, иргэдийн сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд хууль бусаар нөлөөлж байгаа үйлдэлийг таслан зогсоох, улмаар тус тойрогдох сонгуулийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу шударгаар явуулах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Дээрх хууль бус үйлдэлийн талаар хууль хяналтын байгууллагад хандах болно.